Сайн альцгий. За өнөөдөр өчтөр зогссноосоо үргэлжлүүлээд парчин таажууд 5 мм ном унсан хэсгийг үргэлжлүүлээд уншъя. За энд нэг зүйлийг аа, дашрамд нь сануулж хэлэхэд нүд, мэлми гэдэг хоёр үг байгаа тийм ээ. Нүд гэдэг нь бол одоо энгийн аа, одоо ярианы үг. Мэлми гэдэг нь бол нүдний хүндэтгэлийн үг. Төв төл дээр бас мөн адилхан миг, жен гэдэг хоёр үг бол одоо нэг нь нүд, нэг нь мэлми гэсэн ийм үг ээ. За тэгэхээр энд бол одоо тэр 5 одоо мэлми гэдэг одоо энэ сэдв дээр нэгдүгээрх одоо тэр махан нүд, хаян миг яриад байгаа тийм ээ. Махан нүд. Тэр махан нүд бол бидэнд байгаа юу? Байгаа. Тийм ээ. Махан нүд байгаа. Тэгэнгүүт тэрний хүндэтгэж байгаа хэлбэр нь болохоор шаяжен гэдэг байгаа тийм ээ. Одоо тийм махан одоо мэлми гэх шиг ийм маягийн нэг юм тэр томьёо байгаа. За тэгэхээр шаяжен гэдэг нь бол тэр мэлми гэдэг нь болох тэр зэрэг энэ сэтгэлийн тусдаа нэг эрдмийг хилээд байгаа. Одоо нэг талаасаа бол тэрийг хэлж байгаа. Нөгөө талаасаа бол зүгээр одоо харилцан ярьж байгаа цаад хүнээ хүндэтгээд тэр хүний одоо нүдний тухай ярих юм бол одоо таны мэлми гэж энэ төр бас ярьж болно тийм ээ. Тэгэхээр ийм хоёр зүйлийг бол бас ялах хэрэгтэй байгаа шүү. Одоо шаяжен, шаямиг гэдэг ийм хоёр нэр томьёо. Судар дээр бол одоо дооноос иш татж байгаа тэр судар дээр болохоор шаямиг гэдэг үгээрээ яваад байгаа тийм ээ. Тэгээд энэ шүн чумууд яг ингээд тайлбарлаад одоо тааж адва гэд анчин соном давг намын одоо энэ айлтур дотор бол шаяжен гэж жен гэдгээрээ тийм ээ. Жен гэдэг үгийг одоо мэлми гэдэг үгийг хэрэглээд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг бол ингээд сэтгэлдээ бас нэг анзаараа тогтоочоод тэгээд энэ хажуудын энэ одоо яриаг уншихлаар зэрэг бол судлууд бол тэр ялгалаа харж ах юм бол бас гайгүй байгаа тийм ээ. Өмнөх хичээлийн сүүлийн хажиг бол тэр ян хажиг шаяжен ваншисууд одоо мэдээдэ гэсэн шүү дээ тийм ээ. Эхний хажиг бол шаяжен миги вамбу юм бин чам. За тэрийг бол ингээд аранлаг бол няцаасан. Тэгэнгүүт одоо шаяжен бол ванши юм вамбун шива гэсэн. За тэрийг бол вамбун шива биш ээ. Энд чи иги шива юм ингээ гаргасан тийм ээ. Иги шива. За одоо энэ яриа маань цаашаа үргэлжилж байна тийм ээ. Хонорэ саяын мигина дийн жен юм би мачаавартаа гэж. Саяын мигина саяын жен дийн гэдэг нь бол саяын гэсэн үг тийм. Саяын мигина саяын жен юм би мачаавартаа. Тэнгэрийн нүд байлаа гэд тэнгэрийн тэр мэлми байх бол албагүй юм гэж. Албагүй юм. За зүгээр саяын миг гэдэг үг бол хүндэтгэлийн хэлбэр нь саяын жен болно. Тэгэхээр саяын жен гэдэг бол одоо энд бол тусдаа бие даасан энэ нэр томьёогоор илэрхийлэгдэж байгаа нэг юм сэтгэлийн эрдмийг бол саяын жен гэж хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр саяын миг на саяын жен юм би мачаавартал дотлон живүү реревийн мегван сүгжимба саяын миг юм би чи. За хүсэлт ертөнцийн одоо тэнгэрүүдийн тийм ээ тэнгэр төрсөн тэнгэрийн төрөл авсан одоо энэ тэнгэрүүдийн тус тусынх нь бол нүдний эргэтэн тэр одоо бодиттой нүдний эргэтэн тийм ээ одоо бит одоо энэ сүгжин ба тийм ээ бит энэ бол саяын миг юм тэнгэрийн нүд юм тэртэл дэ долоон живүүн миг юм би чи. Долоон живүүн гэдэг нь тэр хүсэлт ертөнцийн одоо тэнгэр төрөлтний нүдэн юм шүү дээ. Нүдэн юм тэр одоо тэр бит тийм ээ. Эргэтэн нүдний эргэтэн. Тэр бол тэр тэнгэрүүдийн нүдэн юм Хаяа жен болов. Хаяа жен гэдэг чинь нүдтэй бол ер нь ямар ч холбоогүй шүү дээ. Нүдтэй ямар ч холбоогүй. Нүдний эргэтэнтэй ч холбоогүй, нүдний мэдлэлтэй ч холбоогүй. Энэ бол сэтгэлийн юм эрдэм байгаа шүү дээ. Мэлми гэд нэрлэлсэн, Тэнгэрийн мэлми гэд нэрлэлсэн л болохоос тийм ээ. За нэг ийм ялгаа байгаа тийм. Имби чирна мачав гэж. Мачав. Она тэл саяжен ямбартал
Тэгээд долоон живүүн жин юм бичэр чавааха даг дэртэл дээн жин ёвичэр дэртэл долоон вамбун жин ёвичэр. Долоон вамбун жин ёвич. За тэр чинь бол сая жин юм аа. Тэгээд долоон живүүн жин юм. Яг л нөгөө нэг сэтгэлийн дээр шүү дээ. Юу юм аа. Мэлмийн муу юм аа. Тэр чинь тэр үхэл ертөнцийн тэнгэр төрөлхтний мэлмийн шүү дээ. Тэ чавааха даг дэрдэ дээн жин түүний мэлмий гэж байгаа биз. Тэгэл толгоо момбон жин ёв гэж. Хоноор санжээжи миг яна санжээжи жин юм гоорт. Тэгвэл мөн адил тултыг ас. Санжээжи миг яна санжээжи жин юм гоорт. Хаяи миг яна хаяи жин юм гоо гэж багка. Дона домбо шигжэ түви мигван сүгжэн бис мангесо шена эн аршанда оо гэж. Эн аршанда. Домбо шигжэ түви миги вамбу сүгжэн байгаа тийм ээ. Одоо бурхан багш домбо шигжэ түва. 2500 гаруй жилийн өмнө одоо энэ заларсан. Тэгээд доржтонд бурхан болсон 6 жил хатуу жил хийсэн тэр домбо шагжа түва бол шагжа мөний бурханы нүдний эргэтэн тэр биет нүдний эргэтэн болвол бурханы нүд юм санжээжи жэм бишээ гэх юм бол лэн аршин давуу. Мөн одоо өмнөхтэй адилхан тэр нөгөө нэг доллоо дээр ярьсантай адилхан хариулт байна. Тэр нь бол юу гэлээ? Долоон живүүн жин юм бичэр дахад дийн жин ёвичэр гэдэг байна шүү дээ. Дийн жин ёвичэр долоон момбон жин ёвич. Энэ шүү дээ. За ян хажиг хаяа жинжин санижин сүрдүү Симжаан тамжиж чи поваад жива шээжрва мэтэ вартал Симжаан тамжиж чи пова мэвэчэр гэнэ. За хажиг бол тийм ээ сая жинжин цанид дотор сая жинжин цанид дотор бол хамаг амтны үхэж игүүд хийгээд төрхийг бол одоо мэдэх гэж ингэж оруулсан ч юм бол таарахгүй байна. Хамаг амтан үхэх гэж угаасаа байхгүй. Тэртэл жансам жунтава чи пова мэвэч. Жунтава бол чи пова. Жансам жунтава гэдэг нь одоо дараагийн агшиндаа бурхан болох гэж байгаа. Одоо хамгийн одоо орчлонд орших одоо хамгийн сүүлийн өчөд ирсэн ийм одоо бодисатваг хэлж байгаа шүү дээ. Орчлонгийн үргэлжлэлийн үг шүү дээ. Жансам жунтава. Жүн гэдэг нь энэ үргэлжил гэсэн үг. Энэ юуны үргэлжлэл гэж байгаа нь орчлонд одоо төрөх одоо энэ 6 зүйлийн оронд ээлжлэн төрдөг. Энэ үргэлжлэл нь бол одоо хамгийн одоо сүүлийн өчөд ирсэн. Тэр бол чи пова гэж байхгүй. Тэгэл одоо бурхны тэр бала метэдтэй гэж. Би ч одоо бодож ингэж хариулах юм бол ярих таарахгүй. Ягаад үг гэхээр оноо санжаа пагваде Симжаан тамжид унгалдан баралдужийн инжээжм маян бар. Тэгвэл танихаар таны энэ одоо логикоор болвол тийм ээ хамаг амтан үхэх гэж байхгүй учраас хамаг амтны үххийг одоо мэдэх тэрний төрхийг мэдэх гэж одоо байхгүй гэх юм бол тэгвэл бурхан хамаг амтныг одоо зовлонгоос нь битлэхийг хүссэн нэгүсэнгүү сэтгэлтэн биш юм уу? Биш юм уу? Танихаар бол. Бурхан ч бол нэгүсэнгүү сэтгэлтэй хамаг амтныг зовлонгоос нь одоо зовлонгоосоо салаасаа гэж одоо ингэ боддог нэгүсэнгүү сэтгэл юм биш. Тэгвэл бурхан тийм биш юм уу? Таны энэ лог. Яагаад үг гэхээр хамаг амтан зовлонтой биш үү? Зовлонтой биш үү? Дунгалдан мэдэн биш. Чавааха даг дэртэл яран лагмадвис гэж. Нянто лагмад няндаа ба. 10 жил лагмад няндаа бавал дунгал садвар бам. Хамаг садвар бам. Нянто даажимба лагмад няндаа тоовлцсон нянто даажимба 10 жил даажимбанууд бол амтэн мөн үү мөн. Амтэн мөн үү мөн. Тэгээ зовлон байхгүй шүү. Зовлон бол одоо бүгдийг нь бол үндэс язороос нь бол арилгахчихсан. Танихаар бол тэгэхээр бурхан хамаг амтны зовлонгоос асуулаа гэсэн нэгүүлсэн. За ингээд энэ гоцон гэрэг ба шүү дээ. Цүнсо гэж байгаа зү тэ. Цүнсо гоцон гэрэг ба гэдэг нь бол одоо ингээд одоо энгийн хар үгээр хэлэх юм бол барьцаж байгаа юм шиг. Тэгвэл танихаар тийм. Та ингэж байгаа бол энэ асуудал дээр бас танихаар бол ийм байх юм. Тийм ээ. Ингэж адилтгаж өгж байгаа юм. Одоо ухааныг бол одоо учиршилгааны явахыг бол цүн гэрэг ба гэж хэлдэг тийм ээ. Цүнсо цүн бие ч тийм цүн бие. Хажиг
За мөн юу гэж юм гэхээр Арангийн Түмэн Маянбын Дагжин дүжрүүийн Мегван. За энэ араа түрүү нөгөө нэг өмнө гарч байхад бол Ранги Дагжин дүжрүүийн гэд гарч ирсэн шүү дээ. Дагжин дүжрүү. Тэгэхээр бол Түмэн Дагжин, Түмэн Маянбын Дагжин. Тэгээ гол нь бол Түмэн Маянбын Дагжин гэдэг нэг тайлбарлаж ирснийг санаж байгаа ба. Одоо тэр бол илүү тодорхой болж байна. Хажиг бол Арангийн Түмэн Маянбын Дагжин дүжрүүийн Мегван Сүгжин Баадан, Рангийн Түмэн Маян Дагжин дүжрүүийн Самданжин оншила дэнэ рангийн юл дүжрүүи донсом цүнчижин сүг параараг онсомдуу тонгийн шиваадэ хаяжинжин цаниддуужид ба мэтэдэ ваншидын ишээний албаа юм биш. Хажиг болохоор юу гэж байна? Хаяжин буюу Тэнгэрийн мэлмий гэдэг энэ одоо сэтгэлийн эрдэм болвол юун дээр үндэслэж одоо юмсыг одоо болгоож байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт нь бол нүдний эрхтэн тэр бодтой нүдний одоо эрхтэн буюу тэр одоо энэ бидний нүд гэж бодож байгаа нүд гэж байгаа одоо энэ цагаан алаг одоо эргэлцсэн юм бонд бөөрөнхий юм эрхтэн байгаа шүү дээ. Мегван сүгжин гэж нүдний эрхтэн одоо яг би нэгдүгээрт энэ хэрэгтэй. Хоёрдугаарт бол Арангийн Түмэн Маянбын дагжин болсон Самдангийн онши тийм ээ Самдангийн онши энэ дээр тулгуурлаад одоо тэр юу болсон өөрийнхөө одоо тэр харал хандуулж байгаа юул орон болсон 3,000 одоо багцтаас нааших ийм бүдүүн ихтэд үзэж байгаа ийм одоо оюун хаяж ингэж гэж одоо ингэж хажиг бол бодож байгаа. Тэгэхээр аранлаг бол юу гэж нэ бол тэ ваншидын ишээний галваа юм. Ваншич болдог вамбун шива тэ эрхтний мэдл сэтгэлийн мэдл гэдэг хоёр юм бол хоорондоо харш юм аа. Хоёулаа болдог нэг зүйл гэж байхгүй гэсэн харш гэдэг санаа нь тийм ээ. Ваншич болдог, ишич болдог ийм чö жиг, ши жиг тийм ээ. Нэг юм бол байхгүй. Ванши эрхтний мэдэлч болдог, сэтгэлийн мэдэлч болдог нэг зүйл гэж байхгүй маа гэж. Энэ. Тэгэхээр хаяжэн чинь Арангийн Түмэн Маянбын Дагжин дүжрүүн Мегван сүгжин баалаад байна. Тэгээ Арангийн Түмэн Маянбын Самдангийн оншилаад байна. Шимаа энэ хоёр чинь бол хоорондоо шимаа тийм ээ. Шинтүн байхгүй гэсэн үг шүү дээ. Шинтүн хоёулаа болдог нэг зүйл тийм байхгүй маа гэсэн. Тэгэхээр энэ сэтгэлийн эрдэм учраас бол хажиг бол энэ заавал энэ мэлмий гэхээр зэрэг нүдний эрхтэнтэй ингэж холбож ойлгоод байна шүү дээ тийм ээ. Галвичэр чавдэ Түмэн Маянбын дагжин амаалаа жүнгийн шива яна ванши юм гоо. Түмэн Маянбын дагжин амаад өмнөх тэр Түмэн Маянбын дагжингаас гарч байгаа ийм одоо оюун ухаан бол заавал эрхтний одоо юм бол байх. Түмэн Маянбын дагжин Чамала жүнгийн шива яна ишээ юм. Тэгэхээр Рангийн Түмэн Маянбын дагжин өмнөх гэдэг нь болохоор энэ Мегван сүгжин баа шүү дээ. Рангийн Түмэн Маянбын дагжин Мегван сүгжин багаас одоо гарч байгаа ийм мэдл бол эрхтний мэдл. Хоёрдугаарх тэр сүүлийнх нь гэж байгаа Рангийн Түмэн Маянбын дагжин Самдангийн оншилоод дэнэ гэж тийм Самдангийн оншилоод шүтээд гарч байгаа ийм мэдл бол сэтгэлийн мэдл баг. Тэг. Ишээ юм гоё вечрэр гэж. За Ранлугийн цанид нэг гэж. За одоо ингээд хажгийн тавьсан бүхэл цандыг бол аранлаг бол цаалаа тийм ээ. Банчин сонон дав бол цаасан бүгдийг нь. За тэгэхээр бол одоо өөрийнхөө одоо цандыг бол тавих хэрэгтэй. 5 мм гэдэг чинь тусдаа яаж тодорхойлох хэрэгтэй юм. Яаж бэлэг чанар нь ямар байх хэрэгтэй юм бэ гэхээр жин авуу гаруун яагийн ран юл дүжрүүийн багцж жаанэ донсом цүнжижийн зүг жирэг ба товаа яаин би шинтүмбэр жирвийн идлоо гэж. Идлоо бол шаяа жинжин цандаа гэж. За нэгдүгээрт бол 5 мм-ний тухай ярьж байгаа учраас 5 мм-ний нэг нь мөн. Тэгээ ран юл дүжрүүийн гол одоо тэр тань мэдэх тэр орн нь бол 100 багцтаас булаад тэгээд 3,000 багцтаас нааших зүг жирэг ба гэдэг нь бол зүг дараг гэсэн санаа шүү дээ тийм ээ. Аливаа нэгэн одоо тэр зүгийг бол үзэж чадах. Ийм одоо сэтгэлийн мэдл байх. Илоо гинүү, ишээ гинүү ялгаагүй шүү дээ тийм ээ. Шаяа жинжин цантаа. Дэн авуу гаруун яин ран юл дүжрүүийн Симжан чи повадын жирэгва. Чи повадын жива жирэгва товаа яин би шинтүмбэр жирвийн идлоо сая жинжин. Амтны
Симжаан тамжид гэсэнгүй шүү дээ. Симжаан чи повоод нь жирэг. Жива жирэг тий. Үхэж игүүдэх болоод төрөх одоо а тэр хоёрыг болвол одоо яах үзэх ийм одоо сэтгэлийн одоо мэдлийг болвол хаяж ангинэ гэж. Дэн авуу гаруй яин тэ жэн авуу гарна гэсэн байна шүү дээ. Жэн авуу гаруй яин ран юлдуу жүрвийн дагмид рагва онсумдуу догва ам гэж биш. Дагмид рагва гэдэг нь бүдүүн одоо бие үгийг илтэд болгоох юм уу? А дагмид прамо онсумдуу догва гаруй жүрвийн идло шэрв жинжин. За гэж. За дагмид рагва гэж тэ дагмид рагва гэдэг нь бол гансгийн дагмид чойжин дагмид гэж хоёр байгаа шүү дээ. Гансгийн дагмид рагва бол дагжир раван жингийн та гэдэг. А гансгийн дагмид энэ рамо гэвэл ранжа төви заиж доо. Ранжа төви заиж доо. А тэгээ чойжин дагмид рагба чойжин дагмид рамо мөн ялгаагүй. А тэгэхээр тэгмэн тэгчин хоёр дээр бол ингээд зарлуулад явна шүү дээ. Гансгийн дагмидыг бол баг хөлгөнийхэн чойжин дагмидыг бол хөлгөнийхэн умаар анжидвийн ёс учраас Сэмзэн баатан чой түн баваа тийм ээ. Сэмзэн баатан чой түн. Тэгээд дагмид прамо гэвэл одоо юу сүнзэн ядон тийм ээ. Сүнзэн ядон. Онсумдуу догва гаруун дүү жүрвийн эдлоо болов шэрвж за гэж юм. За хажиг юу гэж байна? Хажиг донёд онсумдуу догва шээж анс цэр. Донёд онсумдуу догваач гэсэн хэмээхэн ч бас за гэж. Хармууд бол донёд онсумдуу догва гэсэн. Ран юлдүү жүрвийн дагмид равга онсумдуу догва ам дагмид прамо гихгүйгээр донёд онсумдуу догва гэсэн байна. Гэсэн ч за гэж. За цааш нь дэн авуу гаруун яагийн ран юлдүү жүрвийн хагийн гансгийн вамбун римба. Вамбун римба онсумдуу догва яагийн би шинтүбэр жүрвийн пагийн чимба бол чөжиж инжин. За ран юлдүү жүрвийн пагийн гансгийн ран юлдүү жүрва гэж оруулж байгаа нь бол тухайн анхаарал хандуулж байгаа тэр одоо орон болсон тэр одоо пагийн гансгийг хэлж байгаа шүү дээ. Худалд одоо бодгаалыг. За пагийн гансаг гэж байгаа нь бол тэгээд хүнч байж болно. Тэнгэрч байж болно. Тийм ээ. Бодгаал нь бол одоо пагийн гансаг олон байж болно шүү дээ. Янз янз байж болно шүү дээ. Харахад адгуулсны биетэй ч байж болно. Тэгтээ бол жинхэнэ адгуус биш шүү дээ. Онлом товлоод муу заяан төрхийг бол одоо хааж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд жанчуу Симбанар бол одоо ерөөлийн одоо юуны ирэхээр бол нэгүүлсэн гүн ирэхээр бол одоо адуусны биеийг аваад амтны тусыг хийж ич тийм ээ. Тийм учраас пагийн гансаг гэдэг бол гаал гэсэн. Тийм ээ. Пагийн гансгийн вамбун римба гэж. Вамбун римба буюу эрхтнийг бол одоо зэрэг дарааг бол илтэд болгоох ийм одоо тийм одоо бэлгүүн нэг. За вамбуу римба гэдэг нь бол вамбуу юм уу? Вамбуу дүлбүү юм уу? Тэрийн римба шиндүү онсумдуу догоо гэсэн. Танаш вамбуу римба гэдэг. Тэрнээс нүд ам хамарч их одоо нөгөө тэр миги вамбо 80 вамбо тэр биш шүү. Вамбуу римба гэдэг нь бол нөгөө зондүйжи вамбуулаас эдгээрийг бол римба шиндүү вамбуу номбуу юм уу? Вамбуу дүлбүү юм уу? Тэ? Одоо хичээл зүтгэл бэлгүүн төвчээр мэтчлэн нь бол одоо тэр вамбуун аа нь бол одоо хурц юм уу мохоо юм уу одоо илтэд болгоож таньж мэддэг ийм одоо сэтгэлийн бол жижижэн гэж тийм ээ. Вамбуун римба вамбуун нодулж ирэм. Вамбуун нодулж ирэм тийм хурц мохоогийн байдлыг бол илтэд одоо онж таньж шүү дээ. Ухаан бодгаал нь дви жесү барамаа юм. Жүжигийн олж одоо явж байгаа юм уу? Чөжи жесү барамаа юм уу? Тэгээ учир шалтгаан логик голж байгаа ийм бодгаал юм. Бол одоо та илтэд одоо таньдаг ийм одоо пагийн чимба буюу пагийн лам сэтгэлийн эрдмийг л хэлж байгаа шүү дээ тийм ээ. Нэг бол чөжиж тийм. Дэн авуу гаруун яин чой таньжууд онсумдуу догва
тарчимбаяа юм би шинтүмбэр жирмийн ишээ. Энд бол ишээ гэж. Энд бол чимба гэж үгийн чимба. Энд бол идлоо гэж оруулсан тийм ээ. Ийм нэг жижиг ялгаануудыг бас анзаарах зүгээр шүү. За тэр бол санжаажийн жинжин цагтаа чой томжид онсон дууд. А юм бүгдийг бол илтгэд онж таньж мэддэг одоо чандын ийм түүнийг бол нэ гэж. Энэ бол санжаажижэн гэдэг нэ гэж. Чой томжид онсон дууд. Чой томжид онсон дууд угаая. Шинтүмбэр санжаажижэн танидаа гэж. Энэ дээр тэгээд бас л одоо дагслаж энэ цанд дээр бол дэн авуугаараа чой томжид жигчрдүү онсон дууд угаа гээгүү бол өөр чой томжид онсон дууд. Тэгвэл жансан тонлон бач байж. Чой томжид онсон дуу байж. Жансан тонлон бач чой томжид онсон дуу байж. Чой томжид онсон дуу доогвартал дондон дэм ба онсон дуу дог, хүнзүү дэм баян онсон дуу байж. Дондон дэм ба хизээ онсон дуу доглох хүлээ. Барчид мялам нямшиг ишээд дэжигдүү нямбар шагвинцээ дондон дэм ба онсон дуу дог, нямшигла лам бинцээ хүнзүү дэм ба онсон дуу байж. Тэгэхээр дээдэвэн жансан тонлом чойжин санжижижэн юм барт. Чой тамжид онсумдуу дова. Тарчимбаяа юм биш шинтүмбэр жир биш юм. Тарчимба биш гэх юм байна тийм бодов тийм ээ. Тарчимба ямбартал чой тамжид онсумдуу дова. Тарчимба гэдэг дээр нь юу тавь? Жишээ нь иймэрхүү зобоо бол байж тийм ээ. Гэхдээ энэ дээр бол нуглаа байгаа шүү дээ. За санжижижэн цандаа гэж. Жэн авууд гэдэг. За тэгэхээр чой тамжид онсумдуу тарчимба гэхээр зэрэг бол бас нэг зүйлийг зөвхөн тайлбарлахад жансан тонломбаа бол томбооны онсомдууд доголж чадна, гүнзүүдийн боо онсомдууд доголж чадна. Тэ чой тамжид онсомдууд доголж чадахгүй гэдэг чинь бас өөрөө явдалтай яриа шүү дээ. Гүнзүүдийн боо онсомдууд доголохгүй юу? Гүнзүүдийн боо онсомдууд доголно гэдэг чинь гүнзүүгийн чой тамжид онсомдууд доголж чадна гэсэн үг бас мөн үү биш үү? Нэгдүгээр. Жишээ нь зөвхөн бурхан болж иж бурхны газар очиж иж бурхан болж иж намчин товлж иж мэдэх ийм гүнзүүгийн чойнууд жишээ нь маш олон байгаа шүү дээ. Жишээ нь бурхны дотоод сэтгэлийн явдлуудыг бурхад хоорондоо л онсомдууд тоглохоос биш. Тэрнээс наашаа бол онсомдууд тоглож чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэрний зүгээр хоосон чанарыг бол энэ төр мэдэж бол чадна л да жансан. Тэгээ нөгөө нэг донши чөйжингийн мой сум байхгүй шүү дээ. Донши чөйжингийн таньж байгаа шүү дээ. Мэтчлэн юмнууд байгаа. За тийм яг юу гаргаж шилж байгаа тийм ээ. Дэвчлэн тайлбарууд тавьчих. За ичээ санжээж ин. Жан авууд дэдэгла ловломна юл сосрон евро шатжин санжээжин сар шэрвжи жин жиг нид жан агар жогбаинд тусон цанид цан ичээр. За тэгэхээр энэ 5 мм-ийн бол суралцахын одоо зам мөрийн үед бол ингээд нөгөө 5 мм нөгөө нэг суралцахын зам мөрд бол юмсыг бол тусад нь ингэж таньж мэддэг юм гэж. Тэ шэрвжиж юм бол одоо юу гэдгийг жансан гомломоос доош одоо бодгаалуудын энэ одоо мэлми тийм ээ нөгөө шаяижэн, саяижэн, чөжижэн, шэрвжижэн энэ төр бол одоо яг л өөр өөрийнхөө ажлыг өөр өөрийнхөө л жишээ нь шаяижэн бол нөгөө супараар чөжижэн бол нөгөө эдийн одоо хаана үхэж игүүдж байгаа хаана төрж байгаа энтрийг бол харин тэр ловломна гэдэг нь бол тэ жансан одоо тэр ловломна юл сосрон ява тухайн одоо тэр чиглэсэн тэр зүйлээ орноо бол тусад нь бол магдалж таньж мэддэг юм гэж номлосон байгаа боловч бурхны газарт гэдэг нь бол бурханд гэсэн санаа шүү дээ. Бурхны хувьд бол энэ шэрвжижэн ганц одоо тэр шэрвжижэн нь бол энэ 5 мм-ийнхаа ажлыг бүгдийг хийж чадна. 5 мм-ийг бол бүхэн шэрвжижэн бол чаяижэн ч юм, таяижэн ч юм, чөжижэн ч юм, санжижэн ч юм. За шэрвжижэн бол энэ тийм ингээд бол тавуулаа муу юм.
уулам. Тэгэхээр Санжей бурхны хувьд болвол Червжи Жен нь бол бүх одоо тэр нөгөө бусад мэлминүүдийнхаа тэр мэлми гэж нэрлэж байгаа тэр одоо сэтгэлийн эрдэм байж тээ. Тэднийхээ ажлыг бол бүгдийг хийж чаднаа. Бүгднгийнх нь бол энэ бэлэг чанарыг бол бүрдүүлж байгаамаа гэж тэ. Тонд санид савын чирэг дөрвийнхөө бол сандыг бол одоо бүрдүүлж байгаамаа. Тийм учраас бол бурхны газар тийм үү? Нэгсэндөө бурхны хувьд бол нэг нь л тэрнээс бурхнаас доош одоо бодисатва нар юм уу? Баг хөлгөнийх нь бол яг тэрвж тэрвж ханд ажлыг тийм шаижин бол шаижингийнхаа ажлыг нь саяжин бол саяжин шаижин бол саяжингийн таньж мэд тэр зүйлийг таньж мэд. Харин бурхны газар гэх юм уу? Бурхны хувьд бол тэрвжин жингэр саяжингийн ажлыг чинь саяжингийн ажлыг чинь чойжижингийн ажлыг чинь бүгдийг хийнэ гэж санаа шүү. Тав ичэр санцамлаа гэж. За санцамлаа бол хажиг шаяжинжийн мата санцам тэгчинжийн цуглумнаа гэж. Хажиг юу гэж юм гэхээр за газрын хуваар гэсэн үг шүү дээ. Санцам гэдэг нь газрын хуваар. Аль эрдэм нь альнаас альны хооронд байх юм. Тэ? Мэтлэнгээр ингээд одоо тэр газрын хуваар тасалбар нь таагуур байгаа юм бэ гэж тэ. Иннээс энэ үртэл одоо тэр эрдэм нь бол шаяж. Иннээс бол ингэж нэ гэх одоо төгсөх энэ одоо газрын хуваарийн одоо ярих. Тэгээ санцамлаа хажиг бол юу гэж бодож байна вэ гэхээр шаяжэн бол бата санцам хамгийн наад зах нь гэсэн. Тэгээ хамгийн доод тал нь бол тэгчингийн цогломоос байна. Тэгэхээр тэгчин цоглом товлж иж шаяжэн эхэлнэ гэсэн. Тэрнээс доошоо бол байхгүй гэсэн. Цоглом нь. Саяжэн бол жорломоос. Червжинжин бол томлом нямшигаас. Червжинжин дооны донсомдууд дагуу гэж хэлж болно. Эсвэл дагмид рава юм уу тамо онсондууд дагуу гэсэн шүү дээ. Тэгэхээр мэдээж ямшигын үе тийм ээ. За жансан тонлон ямшиг найдан. Чэжи жэм бол тонлом жетуна байна. Санжэжин жэм бол санжэжин саад. Санжэжин саад байна. Жэн түмбан бол цаа жадваагаас байна. Жэн түмба гэдэг нь санжэжи жэнтэй адил төстэй. Жэн түмбан бол 8 дугаар газараас эхлээд байна. Ёдтэй намшидлаа дэдэр сүм бичэр шана гэж. За намшид юм буу чинь тэгж тэр яг одоо саяны энэ хуваарийн дагуу бол зарлигсан байна шүү дээ. Химээвэс санцсан дамбууны мэтэ бартаал. За санцсан дамбууны гэдэг нь хайжэн мата санцсан тэгчин цогломноос хайжэн жорломоос гэсэн энэ хоёр одоо хуваарил бол харахгүй байна гэж. Тэ бартал лама шугна дэний това ёвэж. Лама шугна лам машугна гэсэн санаа шүү дээ. Лама шугна зам машугна гэдэг нь зам мөрд ороогүй байхад ч гэсэн энэ хоёрыг олж болдго юм аа. Олох бол байдгаа гэж. Тийм ээ. Цоглом жансан чин цоглом одоо ороогүй. Чин цоглом товлоогүй байсан ч гэсэн шаяжэнтэй байж болж байна. Хаяжэнтэй бол байж болж байна. Тийм тохиол байгаа гэж. Тийм ээ. Амашугна дэний това ёвэчэр дэртэл дэна самдынжин өши това ёвэчэр гэж. Тэгэхээр самдынжин өши товлох бол байдаг ч үгүй. Самдангийн өши товлох байдаг. Самдангийн өши товын чирэлбаач байгаа шүү дээ. Тэгээ чирэлбаа бол цоглом товлон шүү дээ, тийм ээ. Цоглом тов. Байхгүй юу? Байгаа юу? Энэ бас л нэг асуулт шүү. Бас шууд ч бас хариулах. Жишээ нь чирэлбаа бай гэж бодъё л да. Чирэлбаа одоо хиндүү ч юм уу, христийн ч юм уу, лалын шашинтай. Гэхдээ тэг чин цоглом товлцсон байж болохгүй. За тэг чин цоглом бүр чүмүү. Чин цоглом дотор нь 3 үе шат байгаа. Тэрний нэгдүгээр хийг. Тэг чин цоглом чүмүү чинь яаж товлох вэ? Гол шаардлага нь бол хамаг амьтныг инэрх хайрлах нэгүс хүмүүс шүү дээ. Тэр хичнээн одоо ертөнцийн эзнийг хүлээн зөвшөөрдөг бай. Хичнээн одоо Аллахыг одоо хүлээн зөвшөөрдөг байлаа. Нэгүс хүмүүстэй байж болдог. Хамаг амьтны төлөө хамаг амьтан зовлонгоосоо салаасаа тийм өрөвт сэтгэл бол төрсөн байж болохгүй юу? Алын шашинтай ч гэсэн. Христийн шашинтай ч гэсэн. Тэгэл одоо хамаг амьтныг өрөвдөж хайрлах зовлонгоосоо салаасаа гэсэн ийм сэтгэл байх юм бол тэгээд жансан тоглом чүмүү ба болж болохгүй юм.
Хоосон чанар маань тухай яриаггүй шүү дээ. Тийм ээ. Хизээ бод сэтгэл үүснэ. Тэр цагаас эхлээд тэнгэр хүмүүний мөргөлийн орон болно. Тэр цагаас эхлээд Жалви Исрай Бурхны хөвгүүн гэж одоо хэлэгдэнэ гэж байгаа шүү дээ. Тийм ээ. За нэг ийм тагсал бол байгаа. Тэгтээ бол одоо та нар санаж байгаа бол бид нар сэмжид үтсэн Банжи их чааны хувьд бол Дэгчин сэмждийн цандыг Шанданду зогжин лам ив гэж байгаа шүү дээ. Тийм тусын тулд Бурхны хотод бол зорж. Тэгэхээр нөгөө Бурхнаа тодорхойлохлоор зоггүй жанчуу гэдгээ тодорхойлохлоор өөр болоод байгаа шүү дээ. Тийм ээ. Ийм юу байгаа шүү бас. За тэгэхээр ламаш уна дэний това явээчэр тэртэл яна самданжин оши това явээч. За самдангийн оши бол хайх муу юм шүү дээ. Чирэлбанаар бол самдангийн оши тоглоод тэгээд самдан дамбууны яваа сумба шива хүрт яваа. Тэгээд сүмэд хамхаатай намшитай ежим сэрций хүрт бол одоо хүрэл аваад явж чадж байгаа шүү дээ. Тийм ээ. Болж байгаа. Чирэлбийн одоо даваатай байсан ч гэсэн онцтой байсан. За това явээч. Тийм учраас бол Чаяжэн, Хаяжэн хоёр бол заавал одоо цогломоос жорломоос бол гарахгүй байна. За хоёрдугаар хажиг. Дэний товын чирэлба ёж сэрвалаян халва мэдээ гэж. Халва мэдээ. Дэний товын чирэлба ёж сэрвалаян халва. Онши дамбуунга жүдэнжин чирэлба ёвич. Онши дамбуунга жүдэнжин чирэлба ёвич. Санцам барванижан митэ бартал нёнтөжин томлом нямшигнэ червжи жандан жетовнэ чэжижэн товор жогвичэр. Нёнто томлом нямшига шервжижэн жетовнэ чэжижэн товоо ёвич. Дамбуу дэртэл дэнэ гансгийн дагмад онсумдууд угын чимба тов. Нёнтөжин томлом чин томлом нямшигт бол гансгийн дагмад онсумдууд тоглоно шүү дээ. Товоо ёвич. Хажиг шервжи жэн яна донид онсумдууд угын чавар мараваадан шервжи жэн нянтожин томлом нямшигна товор хайлан бала нангалваа юм. За нэг талдаа бол шервжин жэн яна донид онсумдууд угын чав гэж хэл. Нөгөө талд шервжин жэн нянтожин томлом нямшигна товлно гэж хайлан ингэж хүлээн зөвшөөрөх чинь хоорондоо харшилж байна. Таны энэ яриад байгаа зүйл хоёр зүйл чинь хоорондоо харшилж байна. Тийм ээ. Нэгт бол энэ шүү дээ. Нэгт шервжин жэн яна донид онсумдууд угын чав. Нөгөө талд шервжин жэн нянтожин томлом нямшигна товаа гэж хоорондоо харшилж байна. Яагаад үг гэхээр нянтожин томлом нямшиг ишэла навын гансгийн жудла донид онсумдууд угын шерв мэвичэр. Дэртэл дэ ёна нянтожин томлом нямшиг ишэ ин говала дэ маян бичэр. Одоо умаар анжидвийн лүг шүү дээ тийм ээ. Умаар анжидвийн ёсонд ярьж байгаа. Нянтожин томломын гомжон зовооч юу вэ? Тэгээ бодохгүй. Тэртэл дэ ёна нянтожин томлом нямшиг ишэ ин говала дэ маян бичэр. Дамбуу тэртэл дээла навын нянтожин жүжин чимба яна дэндэ нямшиг ишэ ин гович. Тэртэл жансан томлом барчин мэлламла навын симбин жүжин чимба яна жансамжин томлом нямшиг ишэ ин гович. Энэ бол ойлгомжтой байна. Тийм ээ. Одоо энийг зөндөө ярьсан. Дела намын симбин жүжиг чимбай эндэ нэмшиг ишээ говь дэртэл жансамжин тонлон барчин мэлламла намын симбин жүжиг чимба буюу жансамбин тонлон барчин мэлламла намын симбин жүжиг чимба ч нь өөрөө жансамжин тонлон нэмшиг ишээ шүү дээ. Чимба гэдэг чинь лам гэсэн үг. Лам. Тэгээд жансамжин тонлон барчин мэллам гэдэг чинь жинхэнэ одоо тэр одоо мэлэн ондо масуун жанчуу симбагийн хувьд бол одоо тэр нёмон нёндөв шидэвтэй жинхэнэ дайн хийж байгаа. Дайн хийж байгаа үе маань бол тэр барчин мялам. Тэгээ эн чинь бол нямшиг гişэ. За тэгээд ингэ чинь гансамжин томлон барчин мяламла навын симбин жүжин чимба ина тэгээ ина гансамжин томлон нямшиг гişэ юм би чав. Нямшиг гişэ юм би чав. Чима мадумна гэж нямшиг гişэ юм би им имба мадумна дээч өөж гансхийн дагмидлаа нямбар шагуун нямшиг ишээ ямбар мадува дийч. Нянто гэдэг чинь бол одоо энэ дээр ахаад харъя. Шервжин жэ яна донид онсумдууд угын чав гэж.
тийм ээ, нэг тал. Нөгөө талдаа болохоор шэрвжиж нянтойжин тонлон нямшиг нямшигаас товлох албатай гэж хэлсэн тийм ээ. Яагаад энэ хоёр чинь хоорондоо галбаа юм гэхээр нянтойжин тонлом гэдэг чинь домбоо нэдийг биш, ойлгосноо? Домбоо нэдийг биш, гансхийн дагмидыг бясалгаж байгаа ийм үн шүү дээ. Нянтойжин тонлом нямшиг ишээ гэдэг маань гансхийн дагмидыг нямбар шагналж байгаа ийм үе. Онид гэдэг чинь нянтойжин тонлом биш шүү дээ. Умаар анжидгүй ёсонд. Умаа танжиргүй ёсонд бол шал өөрөө. Умаар анжидгүй ёсонд гансгийн дагмид, чойжийн дагмид бүгд ямар ч ялгаа байхгүй. Умаар анжидгүй ёсонд бол энэ чи ялгаатай. Нарийн бүдүүний ялгаатай. Нэгсэндээ мэдгэд хялбар зүгийн ийм ялгамжаатай. Тэгэхээр баг хөлгөнийхэн бол гансгийн дагмид онсондууд тоглодог. Гансгийн дагмидд зэжигдүүн ямар шагалдаг. Тэрүүгээрээ яах нь вэ? Нисванисын төдийрийг чаддаг. Хоосон чанар гэдэг чинь бол их хөлгөнийхний эгчингийн бодисодва нарын одоо гол бясалгах хүн юм аа. Тийм учраас шэрвжийн жэм бол донёд онсомдууд овын чав гэж хэлдэг. Нэг талдаа одоо зүүн гар дээр шэрвжийн жэм яна донёд онсомдууд овын чав гэж хэлдэг. Баруун талд болохоор баруун гар дээр шэрвжийн жэм нянтойжин томлон нямшиг ишээ товор хайлан ба хоёр чун галбаа болчих. Нэг бол. Тэгэхээр жансамжийн томлон нямшиг ишээ янгаа биш чима мадувна ээжөөж жансан томлон нямшиг гэж гансхийн дагмидлаа нямбар шагван нямшиг иш. Танихаар болвол тийм ээ. Хажиг танихаар бол жансамжийн томлон нямшиг ишээ чинь гансхийн дагмидлаа нямбар шагван нямшиг ишээ юм. Танихаар бол. Тийм бооз Баянбар талтай донёд онсондууд овын нямшиг ишээ юм би чинь гэж хэлгээд шүү дээ. Харин танихаар бол чима мадувна гэсэн шүү дээ. Чима мадувна ээжөөж гансхийн дагмид нямшиглаа нямбар шагван ишээ ямар Мадуба дийчэр гэдэг чима мадуба дэ дийчэр гэж ингээ өөр таны хэлснээр бол ийм байж үү гэж үзэж байна тий. За хоонаарай. Тэгэхээр 1/9-ндөө бол юу гэсэн үг гэхээр жансамжийн томлон нямшиг ишээ чинь болвол хоосон чанарыг бясалгадаг. Нянтойжин томлон нямшиг ишээ чинь гансгийн дагмид бясалгадаг. Тийм учраас таны дээр хэлсэн энэ хоёр чинь хоорондоо харьцлаад байгаа гэж энэ хаж шүү дээ. Шэрвжинжээ янад оны донсомдууд агын чав гэдэг нэг. Гэсэн мөртлөө шэрвжинжээ нянтойжин томлон нямшиг ишээнэ нямбар шагнаа товор хайлан ба хоёр бол албаа байна. Яг түүхээр энэ нянтойжин томлон нямшиг ишээгээс шэрвжинжэн товлдог гэж хэлчихэд шэрвжинжэн нь болохоор оны донсомдууд агын чав гэчгээд болчих. Нянтойжин томлон нямшиг ишээ чинь хоосон чанарыг биш гансгийн дагмид тоглож. Гансгийн дагмидыг нямбар шагалж, дээжигдүү нямбар шагалж. За. Болж байна уу? Хоонаарай. Нянтойжин томлон жетүнэ шэрвжинжэн това ино шина онаа гэж. Тэгсэн чинь нөгөө нэг томлом юу нямшиг гэхээр болохоо хэлсэн шүү дээ. Тэгэхээр жетвоос тэгвэл шэрвжинжэнг бол жоогоомаа гэх юм бол тэгвэл танихаар бол нянтойжин томлом жетвла навын нянтойжин жудла гансгийн дагмид онсондууд байгаа ширээ юу. Жетв гэдэг чинь бол нөгөө одоо тэгш агуулan бясалгасан бяцлалаас босоод одоо ердийн байдалтай орцсон үеийг хэлж байгаа шүү дээ. Жетв гэдэг. Тондом товлсон. Тэгээд одоо бодгаалын бие үгийг бол одоо тэгш агуулan бяцлагж агаад тэгээд тэрнээсээ босоод одоо ерийн одоо байдалтай ороод амтнд өглөг өгч юм уу одоо хэдий баг хүлэгнийх байлаач гэсэн хязгааргүй олон амтнд туцалж чаддаг гэж байгаа шүү дээ. Хязгааргүй олон амт. Одоо нянтой гэхээр нэг тийм хүн хар амиа бодоод л одоо өөрийгөө зовлонгоос ингээд одоо байдаг гэд тодорхойлцохоор зэрэг хинт ч тусалдгүй нэг тийм хар амиа бодсон шиг бодож болохгүй шүү дээ. Тэгээд тоолшгүй олон амтнд бас тусалдаг гэж байгаа шүү дээ. Нянтой гэдэг баг хүлэг. Нянтойжин том Сэмжаан тамжид гэдэг энэ хамаг амтан гэж бодох чинь одоо үнэхээр санаанд багтшгүй юм агуу гайхамшигтай зүйл болохоос үү.
Нянтой баг хөлгийнхэн 10 жил энэ төрч юм бол одоо Синжаан дам мэд болоо гэж хоолшгүй олон юм. Тийм учраас одоо тэгээд 10 жил энэ төр чинь нөгөө дуу аваа гаргахгүйгээр ном үзүүлэг тэгээд тавнирыг бол одоо янз янзаар одоо байдлаар бол зам мөрд хөтлөх нь бол одоо урд энэ зүйлээр гарч исэн шүү дээ тийм ээ. Тэр үгээрээ бол хүн амт. За тэгэхээр Нянтойжин тонлом Жетула 8 гэдэг нь бол тэр бясалгалаасаа боссон. Тэгш агуулan бясалгаж байгаа тэр бясалгалаасаа боссон. Ийм үедээ тэр Нянтойжин жудла гансгийн тэр одоо энэ Нянтой тонлом баад бол хүний сэтгэлд бол гансгийн дагмид онсондууд догын ширв байгаа юм. Байхгүй шүү дээ. Гансгийн дагмид онсондууд доглоно илтэд бодгаалын бие үгийг илтэд онж таньж мэдж байгаа тэр бэлгүүн чинь тэгш агуулan бясалгаж байгаа тэр үед л байна. Онсон дүү гэдэг энэ хамгийн хүчтэй үг нь тэр багхгүй юу? Байхгүй гэдгийг тодорхойлж байгаа үг нь онсон дүү дуу. Онсон дуу дуу гэж чинь илээр одоо ингээ болгоох, илээр таньж мэдэх гэдэг нь бидний одоо энэ ширээ сандлаа харж байгаа шиг сэтгэлд бол гансгийн дагмидыг ийжин онсон. Тэгээд лойрог дээр ярьсан ийжин онсон тийм. Одоо зэрэг Нянтойжин тонлом Жетула 8 Нянтойжин жула гансгийн дагмид онсон дуудуугийн ширээ явуулт. Ийм жула чөжин дагмид онсон дуудуугийн ширээ явуулж дагха. Тэна Жансамжин тонлом Жетула 8 Симбин жула чөжин дагмид онсон дуудуугийн ширээ явуулж явуулт төдвич. Хажиг та тэгж одоо хэлсэн шүү дээ. Тэгвэл танихаар бол Жансамжин тонлом Жетула 8 Жанжуу Симбин сэтгэлчгсэн чөжин дагмид онсон дуудуугийн ширээ явуулт. Жетула 8 шүү дээ. Жетуийн үед чөжин дагмид онсон дуудуугийн ширээ байгаа юм. Оноор онид онсондууд овгийн Нянтой пагва байвартал эндэ нямшиг баадан Жетопа гаяа мэвч. Чэс тэр жумна бүгдэг шивдүү зүг говор нангоо гэж. Умар анжид юу шүү дахиад хэлээ. Умар анжид юу онид онсондууд овгийн Нянтой пагва мэдээ гэж. Онид онсондууд овгийн Нянтой пагва байх гэдэг. Эндэ Нянтой нямшиг баач байхгүй Жетопа аль нь ч байхгүй гэж. Донид дугуйн Нянтой бол байгаа шүү дээ, тийм. Донид дугуйн Нянтой бол байгаа. Эхлээд их хөлөгний зам мөрөөр ороод хоосон чанарыг үзүүлсэн номыг үзээд тэгээд бол яах нь вэ? Одоо арга бэлгийн талаасаа бол ингээд яасан нь үзсэн. Хоосон чанарыг бол мэдсэн. Тэгээд аргын тал болсон нөгөө бод сэтгэл нь доройтоод хамаг амтны одоо төлөө гэж бодох тэр сэтгэл нь шантраа тэгээ баг хөлгөний замд орсон. Тэр одоо Нянтой байж болно шүү дээ. Тэгээд их хөлгөний замаар явж байгаад доошоо унаад баг хөлгөний замд. Тэр чинь бол оюун ухааныхын талаас биш. Сэтгэлийнхэн талаас шүү дээ. Сэтгэлийнхэн талаас бол хамаг амт ингэж бодож дийлэхгүй тэгээд доош. Ийм тохиолдол байгаа. Тэгвэл одоо бол донид онсон дуу дугаа гэж байна. Донид дугаа биш. Донид онсон дуу дугаа гэдэг бол ийм Нянтой пагва. Бүгд шивдүү зүг говорно. Хажиг санжижи жен тумба саа жадвана жугаа мэтэ бартаа. За түрүү нь хажиг хэлсэн тийм ээ. Санжижи жен тумба саа жадвана жугаа мэтэ бартаа. Гойгүй энэ аранлаг ингэж хэлсэн шүү дээ. Санжижи жен бол санжижийн саа дугаа дөрний жен тумба нь бол адил төстэй нь бол 8 дугаар газараас байгаа гэсэн. Тэрийг хажиг бол тэгж таны аранлаг таны ингэж тавьж байгаа чинь буруу. Ягаад гэвэл богдламын цохосон сэрпрэнд думбана жогур сүмбэчэр шинаа мачив. Мачивдэ намшиддан сэрпрэн нээла намшижийн лүгнид жэ тамжид чимбийн шадвар тадвичэр. Энэ тун өстой үг хэлж байгаа шүү. Энэ үгийг нэг тун сайн анзаараад. Намшид нинжин гэдэг чинь богд ламын шав шалцуу дармаар чин гэдэг ламын цохоосон ном. Сэрпрэн болвол багшийнхан айлцсан тийм ээ. Богд зонхоовын одоо зохиосон ном. Ийм хоёр багшаа хоёрын зохиосон номны тухай ярьж штэ. Ачивдэ намшиддан сэрпрэн хоёроос намшижийн лүгнид жэ тамжид чимбабэр шадвар тадвичэр. Тийм ээ. Намшид Нимбүүжингийн ёс. Нэг ёсондоо жалцавжи богдын
Эсвэл бол Ж тамжид Чимбабер чадвар тавьж номсон байж таарна гэж. Тэгээ яа энд ягаад үг гэхээр цаа жадвана нямжа гандуян дэнзэн онжирва живийн гоговдон барилвын гоно юл сиби нуа товис санжээжи жен тумба товрж овч. За энэ хэсгийг бол маш сайн одоо тогтоож аваарай. Ялангуяа Татсангийн одоо нам нар бол энийг сайн тогтоож аваарай. Энэ дээр маш олон зүйлийг энэ үгээр тодорхойлж байгаа юм шүү. 8 дугаар газраас эхлээд тэгш агуулan бяцлагж байгаа үе ч бай, бяцлаглаасаа болсон жетвийн үе аль нь ч ердийн амьдралынхаа үед ч бай, бүр бяцлаглынхаа үед ч бай, дэнзэн онжирва, дэмбэр замба юмсыг үнэн гэж баримтлж байгаа тэр баримтлал бол ил болж ингээд сэтгэл төрхөө бол болждөг. Бид бол одоо игэл бид нар бол юмсыг үнэн гэж баримтлал байтугай тэр баримтлалын дагуу ингээд юмд шундаг. Тийм шунал бидэнд төрдөг. Тэгэхээр 8 дугаар газараас бол шунал бол мэдээж тэр доор байхгүй. Тэгээд 8 дугаар газараас эхлээд бол тэр үнэн гэж баримтлах, үнэн гэж яах тэр дэмбэр зэмбийн дэнзэн бол ил болж ингэж гарч ирэх юм болчдөг. Живийн гогов гогов гэдэг нь шанс гэсэн. Англи хэлээр бол шанс тийм бүр боломж дугаа хагацсахын үүднээс бол юл сүгийн нүва тов. Тэгэхээр ямарваа нэгэн зүйлийг болгоход үнэн гэдэг баримтлал бол угаасаа байхгүй. 8 дугаар газар. Тийм учраас Бурхны мэлмитэй адил төстэй Жен Түмба бол олж байгаамаа гэж тавьж байгаамаа. Учир шалтгаан нь бодож одоо юуг бодож хэлсэн бэ гэхээр энийг ингэж энэ талаас. Тийм учраас 8 дугаар газараас эхлээд бол 8, 9, 10 дугаар газрыг бол ариун газар, арилсан газар гэх дагвас сасум. 8-аас доош 7, 6, 5, 4, 3, 2, 1-ийг бол мадаг садун гэж. Мадаг бин саг. Бис одоо арилсан гэх юм уу. Тийм газар. Мадаг садун. Ягаад гэвэл дэнзэн байд. Дэнзэн байгаа. Дэнзэн онжирва төрж идэг. Дэнзэн онжирваг дарж чадаагүй байгаа учраас мадаг садун гэж зүгээр л хэлж байгаа. Тэрнээс биш одоо нүгэл хилэн цэгээд яваад байдаг гэсэн үг биш шүү дээ. Онжирва живийн гоговдон барлын гоно 9 нөгөө товис анжээжи жен тумба товрж. Она намшидлаа цанцсан ард дар шадва дийн гомбо гаян шина. За тэгэхээр одоо энэ хажигчин болвол зүгээр нэг чэйжний пангаар одоо чаяжэн цогломоос саяжэн жорломоос энэ төр гэд яриад байгаа. Намшидын одоо намшид нямбуужинд энэ мэт айлцсан байна гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо аранлаг юу гэж гэхээр намшид цанцсан ард дар шадвын гомбо гаян шина. За тэр газрын хуваар нь бол тэр өмнөх мэт одоо тэгээд чаяжэн бол цогломоос чаяжэн бол жорломоос гэж одоо хэлсэн тэрний одоо болгоолт нь юу юм бэ гэвэл ёддээ гэж. Юу юм бэ гэхээр жансамжийн цогломнаа шаяжэн това ёдва. Жорломнаа шаяжэн това ёдва согло гоно сумбай. Цогломоос эхлээ шаяжэн това ёд гэж байдгаа гэж хэлсэн болохоос биш шаяжэн цогломоос товлно гэсэн үг биш юм аа. Та баруун зүүн тийшээ явж байгаа бодоод үзгүй те. Баруун тийшээ явж байна. Цогломоос шаяжэн товлох байгаа гэж хэлэх. Одоо нөгөө талаас нь шаяжэн цогломоос товлд юм а гэж хоёр ялгаатай шүү дээ тийм ээ. Настайгаасаа уншид сурахыг 6 наснаас эхлэн гэх хоёрт ялгаа байгаа. Зарим хүүхдүүд 2 настайдаа 3 настайдаа уншаад сүлсэн байдаг тийм ээ. Байдаг. Тэгтээ бол 6 наснаас сургуульд ороод энэ шиг жансам цогломоос шаяжэн бол товлд юм а гэж. Түүнээс биш шаяжэн гэдэг юмыг заавал жансам цогломоос олддог юм а гэж.
Тэгээд жансам цоглон дотор бас цоглон ягаад гэвэл нөгөө бид нар урд нь нөгөө Чойжүнжийн Дэньянзэн гэдээ ярьж байсан санаж байна уу? За ёдэ жансамжийн цуглуунаа шаяжаан тоо ядваадан жорломнаа шаяжаан тоо ядваа гэдэг тэр талаас нь болгоогоод энэ газрын тасалбарыг намшид юм буужинд айлцсан болохоос биш заавал шаяжаан гэдгийг жансам цуглумоос аа. За хажиг жансам цуглуун ба яна шаяжаан товын чав. Чаваа одоо тийм ээ. Жансам цуглуун ба байх цуглуун баал юм болвол заавал шаяжаан олсон байх албатай гэж Диггаан дундуу чадваа мэддээ гэж. Диггаан дундуу чадваа гэдэг нь дэлгэв донслыг хэлж байгаа шүү. Дэлгэв донслын одоо утга юм аа гэж тайлбар бол буруу юм аа. Жансан тоглоом ба яна хамданжин ойши товын ачаа байгаа шиг. Тэр шаян жин гэдэг чинь бол хамдангийн ойши байж ич хүн дээр тулгуурлаж ич төрдөг эрдэм шүү дээ. Тэгтэл жансан цоглон ба бол хамдангийн ойшид товлцсон байх бол алдгүй байдаг юм аа. Шаяжаан томноо дээд товын чав. Шаяжаан товлол самдангийн ойшид тов. Яг гэвэл самдангийн ойшид бах уу шаяжаан төрдгөө учраас. Жишээ нь одоо над шиг игэл байжгаад одоо нэгүүлсэнгүү сэтгэл, инэрэнгүү сэтгэлийг дадуулан одоо ингээд сэтгэлдээ дадуусаар угаад тэгээд нэгэн цагт бол хамаг амтныг одоо өрөвдөх хайрлах. Бидний төлөө одоо би охины хутгийг олъё. Тэгжиж л одоо зовлонгоос нь гаргах юм байна. Тийм ээ? Хамаг амтны гэдэг ийм бодол бол төрж болох уу болно. Тэр үед бол би самдангийн ойши шинэ мэнэ зав товлцсон байх хэрэгтэй юу? Тийм алба байхгүй шүү дээ. Тэгэхээр жансан цоглон боо бол самдангийн ойши товлцсон байх бол байхгүй. Тийм учраас саяжаан товлцсон байхгүй л гэсэн байна шүү дээ. Тийм ээ? За жансан цоглон ба яна самдангийн ойши товын мачаа байгаа шиг шаяжаан товноо дээд товын чавж саяжаан товноо дээд товын чавж тэртэл саяын мигийн ойши товноо дээд тов. Саяын мигийн ойши товноо дээд. Саяын мигийн ойши товлохлоор самдангийн ойши товлцсон байх албатай. За энэ унши гэдэг юм бол одоо энэ хатан бэлмий гэдэг дараагийн энэ дотор саяын мигийн унши гэж. Тэгээд тэр тавь чавж. Хоноор даамаадууд яваажинжин дэнжинжин жүншүгжис саяын мигийн унши това гаан шиг жигшөө матобичэр. Дамбуу дэртэл гэдэг нь яваажинжин дэнжинжин жүншүгжис саяын мигийн унши това юм товортол шин довжис унши това ёо вечэр шиваны арга гаргасан доо. За энэ юу гэхээр Деважин гэж газар байгаа шүү дээ тийм ээ. Деважин гэдэг нь бол одоо тийм зовдгоо одоо ийм амар амгалантай газар байгаа шүү дээ. За Деважингийн танилцуулга бол энэ юун дээр байлаа шүү дээ. Тэр хэн блэ? Дэнсагийн нэг гівшин 3 өдрийн хичээл байгаа. YouTube дээр байсан шүү. За Деважин гэж юу гэж бид нар одоо очиж үзээгүй газар шүү. За Деважингийн төрсөн ийм одоо төрөл авцсан ийм жүншиг болвол саяын мигийн унши бол уулцсан байна. Саяын мигийн унши 6 уншийн дотор саяын мигийн унши уулцсан байна. Харин бол самдангийн унши бол товлоогүй байдаг. Тэгэхээр саяын мигийн унштой байхын тулд самдангийн унши товлох албагүй юм аа гэж хэлээд тахгүй юу? Хажиг. Яагаад гэвэл шин довжис унши товоо ёо гэж. Шин довжис гэдэг нь бол тухайн тэр газар төрснийхөө хүчээр тэр газар орных нь хүчээр бол яах нь унши товлох байдаг юм аа. Тэр газар нь заавал онцтой байхыг шаарддаг. Нэг өсөндөө тэнд төрөхийн тулд онцтой байхыг шаарддаг. Тийм учраас тэнд төрөхөөр автоматар онцтой болчдөг. Тэрийг бол шин довжис орны хүчээр онши бол товлох албатай шүү дээ. Хэмээх юм бол нэг гэж одоо бас ингээд өөдөөс асуулга тавих юм бол энэ наадхан дээр чинь өмнө хариулсан наадхан цаацсан. Тэр бол энэ юм биш юм аа. Саяын мигийн онш тийм ээ. Онши товлоо гэд бол яах нь самдангийн онши шин довжис онши товоо явааны арга гагсан доо гэж байгаа. Самдангийн онши байхгүй бол шаяж юм байхгүй л гэсэн.
шин довжис гэдэг нь самдангийн тэр орны хүчээр самдангийн ойшийтой боллоо гэд шаяжээ бас товлчихно гэсэн үг шүү дээ. Самдангийн ойший товлж иж тэрэн дээрээ ахаад нэмэлт ажил хийж иж шаяжээ гэдэг юмыг олон улсад олж байгаа. Олдог. Түүнээс биш одоо яваажинд ч вэ одоо самдан дамбууны яваа сумбаа одоо тэрлүү одоо галан малуу юулээд бас дүрдэгч вэ өөр ямар нэгэн нөхцөл шалтгаанаар үүлийн эрхээрч байдаг юм уу одоо ингээд өөрөө хичээж шинэ товлоогүй ч гэсэн тэр газар оронд төрөх одоо төрөөд тэр төрснийх нь одоо юу гэдгийг шалтгаан тэр нь одоо нөхцөл шалтгаан болоод хамаатаар одоо онш юутай шинаатай юм уу самдангийн оншитой болчлоо гэд шаяжээ бас товлсон гэсэн үг тийм ээ. Тэгээд хамаагүй бас ингийн хар яриа бас тэгээд зүгээр нөгөө бонус гэдэг тийм тэнд төрсний бонусанд нь онштой болдог ч юм уу самдангийн оншитой ч болдог шинаатай тов тэр байж ээлээ гээд шаяжээ товлсон. За шаяа Жанчуу Симба дагдун уу Жанчуу Симба чойпог цолвоолоо шүгүй дүйдэр шаяжэн товын гансыг ямбартал. Гансам цоглон байна дэ товын чавич. Жанчуу Симба дагдун уу? За энэ нэг Жанчуу Симбагийн нэр баггүй юу? Одоо тий. Жанчуу Симба одоо маш Жанчуу Симба дорж гисэн шиг Жанчуу Симба дагдун уу? Жанчуу Симба чойпог толвоолоо шүгийн дүй дээр гэж. Түүн нэг Жанчуу Симба нөгөө Жанчуу Симбагаа хайж байгаа тэр цаг Шаяжэн товын гансыг ямбартал. Шаяжэн олсон ийм гансыг ямбартал. Жансам цоглон байна дэ товын чавич. Шаяжэн гэдэг чинь 3,000 багцтаас нааших одоо янз бүрийн зүйлсүүдийг төрсийг бол харж чадна гэж байгаа шүү дээ. Тэгээд нэг Жанчуу Симба нөгөө Жанчуу Симбагаа хайх тэр цагт гэж байгаа шүү дээ. Жанчуу Симба дагдун уу Жанчуу Симба чойпог цолвоолоо шүгийн дүйдэр Шаяжэн товын гансыг ямбартал. Тэгээд Жансан цоглон байна. Тэгээд товын чав гэж багха. Танихаар бол Жансан цоглон бочин Шаяжэн товын чав гэдэг байгаа шүү. Тийм ээ. Тэгэхээр Жансуу Симба дагдун уу Жанчуу Симба чойпог одоо хайх тэр үед Шаяжэн товын гансыг дагха даг та өөрөө даг хайлгдсан байгаа шүү дээ тийм ээ. Жансан цоглон байна Шаяжэн товын чав гэж. Уран богоос энэ тэр гаргаж өгж байгаа нь Жаншин сонон тоглоом. Эрэгва тэр логик үзүүлж байгаа юм тийм ээ. Тэр нэг Жанчуу Симба нөгөө Жанчуу Симбагаа хайх үед гэж байгаа шүү дээ. Мөн одоо орчонтой хэлж өгч байгааз. Та өөрөө Жансан цоглон ба бол Шаяжэн товлцсон байх албатай гэсэн. Тэгвэл нэг Жанчуу Симба нөгөө Жанчуу Симбагаа хайх үед гэж заавал тэгж оруулж өгч байгаа байхгүй. Одоо нөгөө юу гэдэг вэ? Тавла хайваа гэдэг. Арга нь уран аргатай тийм ээ. Жансан цоглон дэ товын чав дагха дойна дагдун уу дүйдэр Жанчуу Симба чойпог гана шүгдан цомбонжийн бүмүү римбуче дэрвасог жэндэ тон ортол дөдвич дойна шарчигчуу сон шиг живийн аяжэсөө барамадан жажин барамсан сүг сүүжрвала лүй зомбор сумба согдон галлоо гэж. За тийм ээ. Байна. Дагдун уу дүй дэрэр гэж. Дагдун уу дүй дагдун уу дүй дэр. Энэ зарим номнууд одоо за дагдун уу те Жанчуу Симба дагдун уу нэг Жанчуу Симба нөгөө Жанчуу Симба хайж байгаа. Дагдун уу нь бол нөгөө Жанчуу Симба хайж байгаа шүү дээ. Дагдун уу дүй дэр Жанчуу Симба чойпог гана шуга хаанууга гэдэг. Цомбонжийн бүмөр римбуче
цомбонжийн бүм үү гэж те одоо худалдаачны охин бэр а одоо одоо Эрдэнэсийн сан ч гэдэг юм уу те тэргүүтэн Жан дэ тон ортол худалдаачны охины одоо эмэгдүүл Эрдэнэс нь хаана байгаа гэдгийг Жан дэ тон ортол те шаяа Жан дэ тон ортол үзэж байгаа юу додвич дайна шарчигчүү сонсшиг живийн даяжээс уу барамгаатан жажим барамсын сүксүү журвала үй зомбор сумбасог аллоо. За тэгэл одоо нөгөө жанжуусан бач нь энэ нэг юм юу бас байгаа юм л да энэ одоо нөгөө энтэй холбож яриад байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр аа нэг жанжуусан ба нөгөөгээ хайгаа явж шít. Тэгэхээр тэрнийг харсан уу гэж түүнээс асуув. Тийшээ одоо зүүн зүг рүү явсан гэхэд тэгэхээр тэр хэлсний дагуу зүүн тишээ яваад нөгөөхөө хайна хайж хайж байгаа. Тэгэхээр энэ бол болсон явдал. Болсон явдал нэг тал. Нөгөө талд нөгөө жанжуусын ба чинь танихаар бол шаяа жем буюу 100-аас 3,000 багцдыг харж байгаа үст. Харах миллиметр байх ёстой үстэй танихаар бол. Тэгэхээр энэ хоёр чинь хоорондоо харьцаад байгаа үст. Хүний хэлсэн үгийг дагаад яв. Нэг талдаа өөрөө тийм сэтгэлийн мундаг эрдэмтэй гэж. Тэр чинь яаж вэ? Сүмба согдон галлоо гэж байгаа. За тэгээд энэ жажин барамсайн сүгсүүжрүүл лүй зомбор сүмба. За энэ бас нэг өөр юм. Энэ бүхэн чинь ингээ хоорондоо ухааныг ойлгож байна. Нэг хүнийг нөгөөх нь хайгаад тэгсэн мөртлөө хамаг юмыг хардаг юм эрдэмтэй гिचээд хүн хайгаа явж. Тэгээд нөгөөх чинь зүүн тишээ явсан гэхэд тэр хүний хэлсний дагуу зүүн тишээ хайгаар явж. Хайгаар явж байгаа нь өөрөө тэр эрдэмтэй гэдэгтэйгээ харшилж шүү дээ. Ичлэнгээр. Энэ хоёр дахь энэ юуг нь бол байна. Бодвол альцсан л ба. Тэгвэл энэ лосол гаж дээр байгаа. Жажин барамсан сүгсүүж угаалаа үй зомбор сүмба цог тэргүүтэнтэй гарчилж байна. Би энийг байна. Би тасаа асуугаад бод хитэд өгч болно. Ер нь бол зүгээр энэ багслыг энэ ажгийг няцааж байгаа тэр эргваг нь ойлгох тийм. Хамаг юмыг одоо хаанагыг нь мэдэж харж чаддаг эрдэмтэй гिचээд тийм хүний үгээр зүүн тишээ явсан гэхээр зүүн тишээ ингээд за ингээд тишээ явж байгаа чинь өөрөө харж байгаа биз. Тэгэхээр тэр санааш эргваг нь бол болж байгаа биз. Заримдаа нөгөө нэг ойлгуулах гэж хэлж байгаа жишээ нь үндсэн санаанаас ч заримдаа хэцүү байх тохиолдол байдаг тийм ээ. За аллоо гэж. Жен аян та лигүр жадсан доо гэж. Шатсан доо ч биш. Доо. 5 одоо миллиметрийн одоо эцэн шинжилгээг одоо цайтар эцэн шинжилж үүслээ гэж. За ингээд энэ хүргээд бол бид нар Жен буюу 5 мм одоо сэдвийг бол орчин жидун тааждыг бол үүргэсэн. Дараагийн одоо сэдв болвол уншээ гэж байгаа илт мэдл. Зарим нь бол дүн бил. Унш. Ядар дамаг дамбуу дүн дэнэ гэж. За ингээд энэ мэт одоо 7 үлцгийг үзүүлээд 8 дугаарх омбор шива дугла домбын дамаг чадвын жүмцэн ёдтэй цог нүрдүү зугар жавь чэд юм би чирдэг. Тэгэхээр ингээд энэ одоо ихний 10 одоо дамаг байгаа шүү дээ. Дамагжүү байгаа. Тэрний 7-г үзүүлээд 8 дугаарт нь бол омбор шива дуг буюу илт мэдлийн одоо илт мэдл 6-аг одоо айлтсан энэ сургаалыг номсны учир шалтгаан байна. Ямар учир шалтгаантай юм бэ гэхээр буйныг бол одоо түргэн одоо хурааж гүйцэхийн тухайд тийм. Буйныг цог нүрдүүд зовгор жавын чид гэж. За тэр тухай доёо ванду жаана гэдэг ингээд судраас ишүүлээд судрын одоо уг гаргуулна ариун юм Ураараа яриаггүй. Бидний одоо сургаал судраас бол байгаамаа гэдэг тийм ээ.
хэдийгээр одоо цаг 30 минут дутуу байгаа ч гэсэн ерөнхийдөө бол сэтгүүдийг орон бүлгээр нь хэмээ байд. Юу өнөөдрийн хичээл энэ. За за.